Төгс өчид Бурхны эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн аваад би сайн мэдээ түгэж эхэлсэн. Бурхны хоньдод, Бурхны дуу хоолойг сонсгож, Бурхны өмнө очих боломж олгож, ямар ч бэрхшээлтэй тулгарсан үүргээ сайн биелүүлэхээр сэтгэл шулуудсан. Амен. 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 2018 оны 2 дугаар сард Филиппиний Мэл ахтай онлайнаар танилцлаа. Ах шашны сургууль сурдаг. Эхэндээ ухаалаг ба мунхаг охид өргөгдөх гэж юу болохыг бид маш их ярилцдаг байсан. Хаанчлалд хэн орж чадах тухай ярилцах үед би Мэл ахаас эзэнд итгэгч бүгд Тэнгэрийн хаанчлалд орно гэж та бодож байна уу гэлээ. Ах юу гэсэн бэ? Ах багталтайгаар мэдээж. Эфес 2:8-9-д Паул хэлснээр учир нь та нар итгэлээр дамжуулан нэгүүлслээр аврагдсан. Тэр нь та нараас болоогүй, харин энэ нь Бурхны бэлэг юм. Үйлдэлээс чинь болоогүй тул хэн ч сайрхах ёсгүй. Бид итгэлээрээ зөвтгөгдсөн. Эцсийн хүртэл тэсвэл аврагдана. Эзэн ирээд биднийг хаанчлал руу аваачна. Энэ талаар хэрв эргэлзэж байгаа бол эзэн Есүсийн авралыг үгүйсгэж итгэлгүй байгаа хэрэг гэлээ. Тэгж хэлснийхэн дараа би ахаас бид итгэлээр зөвтгөгдөж нэгүслэр аврагдсан учраас хаанчлалд орно гэлээ. Үүнд Библийн үндэслэл бий юу? Эзэн Есүс тэгж хэлсэн үү? Ариун сүнс тэгж хэлсэн үү? Үгүй. Библиэд итгэлээрээ зөвтгөгдөж аврагдах тухай дурддаг. Гэхдээ эдгээр зүйл биднийг хаанчлалд оруулна гэж хэлдэггүй. Тиймээс энэ үг үндэслэлгүй. Зүгээр л хүний үзэл биш үү гэсэн. Тийм шүү. Ах сонсоод мэл гайхширч итгэлээр зөвтгөгднө гэдэг хаанчлал руу орно гэсэн үг биш үү гэж бовтнолаа. Дараа нь би ахад Библийн хэдэн ишлэл явуулсан. Намайг эзэн минь гэсэн бүхэн Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа миний эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Амен. Үннээр би та нарт хэлье. Та нар өөрчлөгдөж жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Учир нь тэд Бурхны сэнтийн өмнө гин зэмгүй билээ. Тиймээс та нар ариун бай. Учир нь би ариун билээ. Амен. Хаанчлалд орох нөхцөлийн талаарх эзний үг маш тодорхой байдаг. Эзэн бол ариун. Жаахан хүүхэд шиг ариун, үнэн шудраг, гинэн цайлган байж, завхарлаас ангижир цэвэрлэгдэн Бурхныг дуулууртай дагаж, хүслийн биелүүлдэг хүн л хаанчлалд ороход тохиромжтой. Тийм шүү. Харин бид тэдгээр шаардлагыг хангасан гэж юу? Та худлаа хэлдэггүй гэж хэлж зүрхэлэх үү? Яалаа гэж. Нүглээс бүрэн ангижирч цэвэрлэгдсэн гэж хэлж зүрхэлэх үү гэлээ. Хэн ч чадахгүй шүү дээ. Яалаа гэж дээ. Мэйл сонссныхоо дараа юу ч хэлээгүй. Би цааш нөхөрлөхдөө хэрвээ бид эзэнд нүглээ улааж гимшвэл итгэлээрээ зөвтгөгдөж нэгүүлслээр аврагдана гэдэг бол үнэн. Гэхдээ итгэлээр зөвтгөгдөх, нэгүүлслээр аврагдах гэж үнэндээ юу гэсэн үг вэ? Хуулийн нэрэн үед Масихоор дамжуулан Бурхан хууль тушаал гаргаснаар хүмүүсийн амьдралыг замчилсан. Гэвч тэр 90 үеийн эцэст хинч хууль баримтлахаа болж улам их нүгэл үлдэх болсноор бүх хүн хуулийн дор яллагдаж хөнөөгдөх аюулд байсан. Тийм ээ. Ийм нөхцөлд Бурхан мах бод болж хүний нүглийн тахил болж цовдлогдсон хүнийг хуулиас аварсан юм. Үүний дараа хүмүүс эзэн Есүсийг аврагчаа гэж хүлээн авч нүглээ улайж гимшснээр нүглээ уучлуулж хууль баримтлаагүйхээ төлөө яллагддаг болсон. Эзэн биднийг нүгэлтэй гэж үзэхээ болж эзний золин авралаас үүдэн бид зөв шудраг гэгдэж Бурхны өмнө очин залбирах эзний хайрлан нэгүүлсэл амар амгалан баяр баясгалыг эдлэх болсон. Иймээс итгэлээр зөвтгөгдөж нэгүүлслээр аврагдах нь итгэснээр нүгэл минь уучлагдаж хуулийн дор яллагдахгүй гэсэн үг. Тэглээгээд бид нүглээс ангижирч цэвэрлэгддэг зөв шудраг хаанчлалд орох үнцэнтэй болдог гэсэн үг биш гэлээ. Амен. Мэл сонсоод гайхширсан да. Итгэлээр зөвтгөгдөх нь зүгээр л нүглээ уучлуулж эзэн биднийг нүгэлгүй гэж үзсэн болохоос зөв шудраг болж хаанчлалд орно гэсэн үг биш юм байна. Манай пастор энэ талаар ярьж байгаагүй гэж хариуллаа. Дараа нь би төгс өчид Бурхны үгийн хэсгийг уншиж өгсөн юм. Тухайн үед Есүсийн ажил хүн төрлөختнийг золин аврахын төлөө байв. Түүнд итгэсэн бүх хүний нүгэл уучлагдсан. Түүнд итгэл юм бол тэр чамайг золин аварна. Түүнд итгэснээрээ нүгэлтэн байхаа болж нүглээсээ чөлөөлөгдөх байв. Энэ бол аврагдах, итгэлээр зөвтгөгдөх юм.
Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурхныг эсэргүүцдэг тэрслүү зүйл үлдсэн. Үүнийг мөн аажмаар арилгах хэрэгтэй. Аврал нь Есүсээр бүрэн ахуулна гэсэн үг биш. Харин нүгэлтэй байхаа болж уучлагдана гэсэн үг. Чи итгэвэл хизээч нүглих байхаа болох юм. Хүнийг золин аварч нүглийн уучлсан тухайд бол Бурхан хүний гин бурууг сандаггүй. Гин буруугийнхэн дагуу ханддаггүй гэсэн үг. Гэвч хүн махан бид амьдрах үедээ нүглээс ангижраагүй бол үргэлжлүүлэн нүгэл үлдэж завхарсан сатаанлаг зан чанараа илчилнэ. Энэ бол хүний амьдрдаг нүгэл үлдэж нүглээ уучлуулдаг эцэг төгсгөлгүй орчлын амьдрал. Амен. Хүн төрлөختний ихэнх нь өдөр нь нүгэл үлдээд оройн улайдаг. Ийм маягаар нүглийн тахил хүний хувьд үрд хүчинтэй ч энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн завхарсан зан чанартай байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох амаргүй. Өөрийнх нь дотор гүнзгий үндэслсэн уг чанарыг таних ямар ч аргагүй. Энэ үр дүнд хүрэхэд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна. Амен. Би бас уншия. За тэг. Эцсийн өдрүүдэд Есүс бууж ирнэ гэдгийг чи мэддэг. Тэр яг яаж бууж ирэх вэ? Дөнгөж золин аврагдсан, өөрчлөгдөөгүй, эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн дагуу байх уу? Одоо ч гэсэн хуучин хэвээрээ байгаа чиний хувьд Есүсээр авруулсан чинь үнэн. Бурханы авралаараа чи нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа ч нүгэлтэй биш, бохир заваан биш гэдгийг чинь энэ нотлохгүй. Хэрвээ өөрчлөгдөөгүй бол чи яаж ариун байх юм бэ? Дотроо чи бохир заваанаар дүүрч, хувиа хичээсэн, өөдгүй мөртлөө Есүстэй хамт буухыг хүссээр байдаг. Тийм азтай явдал байх уу? Бурханд итгэхдээ чи нэг алхмыг орхисон. Чи золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд Бурхан чамайг бичлэн өөрчилж цэвэрлэх ёстой. Чи зөвхөн золин авруулсан бол ариун байдалд хүрч чадахгүй. Ийм маягаар чи Бурханы сайн ёроолыг хуваалцах эрхгүй болно. Учир нь чи хүнийг удирдах Бурханы ажилд нэг алхмыг орхигдуулсан. Энэ нь өөрчлөгдөж төгс болох гол алхам. Тиймээс дөнгөж золин аврагдсан нүгэлтэн чи Бурханы өв залгамжлалыг шууд өвлөн авч чадахгүй. Амен. Бурханы үгийг уншаад би ийм нөхөрлөл хийлээ. Нэгүүлслийн ир үед эзэн Есүс хүний хэрэгцээнд үндэслэн золин авралын ажлыг хийсэн. Нүглийн тухай мэдлэгтэй үндэслэн нүглээ улааж гимшиж эзнийг хайрлахаар ирэлхийлж давс ба гэрэл байж бусдыг хайрлах гимшлийн замыг илэрхийлсэн. Золин авралын ажлын үр дүнд хүмүүс сайн зан авирт суралцсан. Амен. Эзэн Есүсийн золин авралаар нүгэл маань уучлагдаж тэр биднийг нүгэлтэй гэж үздэггүй. Гэхдээ бид нүглээс ангид цэвэрлэгдсэн гэсэн үг биш. Учир нь нүгэлт уг чанар маань бугшсан хിവэр бид биеэ тоосон залхай ов мэгтэй ёрын муу заналт байдал завхарсан зан чанараа үргэлж илчилсээр байдаг. Жишээ нь авьяас бэлэг давуу талтай хэв чанартай бол өөрсдөө мундаг гэж боддог. Тэгээд хямсгнаж бусдыг дордцдаг. Тийм ээ. Ажилдаа золиос гаргаж жаахан завх үедээ бусдаас хайр хүндлэл хүлээхийн тулд өөр ирэхгүй онгорч сайрхдаг. Өөрөөр бусад биднээс дээр байгааг хараад тэдэнд татаархаж үзэн ядаж ашиг сонирхол манд хөндөгдөх үед худал хэлж хуурам мэхэлдэг. Гай зовлон, шалгалт, гамшиг, өвчин, гэр бүлийн хямрал нүүрлэх үед Бурхныг буруугаар ойлгож, буруутгаж, бүр үгүйсгэж Бурхнаас урвдаг. Тийм ээ. Бид нүгэл дөнгөлүүлсээр нүгэл үлдэж Бурхныг эсэргүүцэж чадна гэдгийг энэ нь харуулдаг. 2000 жилийн турш хүн нүгэл үлдэж нүглээ улаах ёрын мөчлөгт амьдарч ганц ч хүн үүнээс ангид байгаагүй. Энэ нь харвас илэрхий байдаг. Тийм шүү. Одоо өөрсдийн байгаагаа харьцуулбал эзний шаарддаг худал хэлэхгүй, өөсөвгүй, ариусгагдсан байхаас бид үнэхээр хол дутуу. Бид Бурхныг алдаршуулж гэрчлэл хийдгүү. Ийм хүмүүс хаанчлалд орж яаж чадах юм бэ? Эзэн Есүс ингэж хэлэхдээ үннээр би танарт хэлье. Нүгэл үлддэг хэн боловч нүглийн боол юм.
боол гэрт мөнхөд байдаггүй. Харин хүү мөнхөд байдаг. Амен. Иймээс бид цэвэрлэгдэж хаанчлалд орё гэвэл эцсийн өдрүүдэд Бурхан эргэж ирж биднийг нүглээс ангижруулах, сатанлаг зан чанарыг маань шийдвэрлэх, бидний нүгэл Бурханы эсрэг арилгахаар ажиллах хэрэгтэй. Амен. Амен. Нөхөрлөж дуусахад мэйл одоо ойлголоо гэсэн. Эзэн Есүс золин авралын ажил хийсэн байж бид итгэлээр зөвтгөгддөгч нүгэл үйлдэж нүгэл дөнгөлүүлсэн хэвээр байдаг. Хаанчлалд орж чадахгүй юм байна гэсэн. Бурхан талархай. Бурханд Тийм шүү. талархай. Тийм ээ. Гэвч жаахан бодож үзээд надаас. Гэхдээ эцсийн өдрүүдэд эзэн авралын ажлын нэг алхмыг хийнэ гэсэн. Энэ нь эзэн Есүсийн авралыг үгүйсгэж байх шиг. Бид итгэснээр нүглээ уучлуулсан. Зөв шударга биш байлаач. Бурхны аврал төгс шүү дээ. Эзэн Есүсийн ажил гүйцэлдэж үүнийг зохицуулсан. Тэгэхээр өөр аврал үгүй. Би дахин аврагдаад байхгүй. Тэгэхээр эзний аврал хий димээ байсан биш үү гэлээ. Дараа нь мэйл эгчээ та эзний авралд итгэдэггүй учраас л ингэж эргэлзэж байна гэлээ. Тэгэхээр нь би дотроо мэйл ах нилээ залуу хүнч айхтар үзэлтэй юм байна. Тийм ээ. Итгэлээр зөвтгөгдснөөр хаанчлалд орохгүйтэй санал нийлсэн ч эцсийн өдрүүддэх Бурхны авралын ажлыг хүлээн авч чадахгүй нь гэж бодсон. Тэгээд Бурхан залбирч удирдамж хүслээ. Залбирсны дараа мэйлд хандан. Эцсийн өдрүүдэд Бурхан ажлын бас нэг алхам хийнэ гэж Библиэд зөвгөнсөн. 2 Коринт 1:10 байна. Тэр биднийг тийм том үхлээс аварсан. Бас аврах болно. Тэр биднийг мөн л аварна гэдэгт бид итгэдэг. Бас Еврей 9:28 байна. Иймээс Христ олны нүглийг үүрхийн тулд нэг удаа өргөгдсөн. 2 дахь удаага үзэгдэхдээ нүглийг үүрхийн тулд биш, харин өөрийн хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ. Амен. Амен. 1-р Петр 1:5-д хэлдгээр эцсийн үед илчлэгдэхэд бэлэн авралын төлөө та нар итгэлээрээ дамжуулан Бурхны хүчээр хамгаалагджээ. Бас Иохан 12:47-48-д хэлдгээр хэрвээ миний үгийг сонсоод баримталтгүй хүн байвал би түүнийг шүүхгүй. Учир нь би дэлхийн ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүгч байдаг. Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно. Тийм шүү. 1-р Петр 4:17-д хэлдгээр учир нь шүүлт Бурхны гэрээс Эхлэх цаг болжээ. Амен. Амен. Бурхан талархай. Эдгээр ишлэлд тэр биднийг мөн л аварна. 2 дахь удаага үзэгдэхдээ өөрийн хүлээдэг хүмүүст ирнэ. Эцсийн үед илчлэгдэхэд бэлэн аврал бас шүүлт Бурхны гэрээс эхлэх цаг болжээ гэдэг. Эдгээр нь эцсийн өдрүүдэд Бурхан нүглээс золин аврах бус биднийг шүүж, цэвэрлэж, бүрэн аврах ажлын бас нэг алхам хийнэ гэсэн үг. Эзэн Есүсийн золин авралын ажил бидний нүглийг уучлсан. Эцсийн өдрүүдэд Бурхан биднийг нүглээс бүрэн чөлөөлж, цэвэрлэхийн тулд нүгэл дуг чанарыг маань бүр мөсөн шийдвэрлэх шүүлтийн ажил хийнэ гэлээ. Тэгтэл мэйл сонсоод гайхсандаа эцсийн өдрүүдэд Бурхан шүүж цэвэрлэх ажил хийх болох нь авралд өөр алхам байж Бурхан шүүлтийн энэ ажлыг яаж хийдгийг хэлээч гэсэн. Нэмж мэдмээр байж. Үнэхээр Бурханд талархай. Иймээс би ингэж нөхөрлсөн. Еврей 4:12-т хэлдгээр учир нь Бурханы үг бол амьд, хүчрхэг, хоёр эртээ элднээс ч хурц бөгөөд сэтгэл болон сүнс, үе мөч болон чөмгийг салтал нэвтрэн ордог. Мөн зүрх сэтгэлийн бодол санааны шүүгч билээ. Амен. Амен. Дараа нь Бурханы зарим үгийг уншсныг хамтдаа харцгаая. За тэгье. Төгс өчид Бурхан хэлэхдээ эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, мөн чанарыг ил болгох, хүний үг үйлдэлтэнд дүн шинжилгээ хийхээр төрөл бүрийн үннийг хэрэгэлдэг. Хүний үүрэг хүн яаж Бурханд дуулууртай байх ёстой? Хүн яаж Бурханд үнэнч байх? Хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэрэгэн ухаан, зан чанар зэрэг төрөл бүрийн үнэн эдгээрт агуулгаддаг. Эдгээр үг нь хүний мөн чанар болон ялзарсан зан чанар руу чиглэдэг. Ялангуяа хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг хүн сатааны биелэл, Бурханы эсрэг, дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажиллаараа Бурхан хүний үг чанарыг хэдхэн үгээр тодруулдаг юм биш.
удаан хугацааны туршид илчилж, харьцаж засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус харин хүнд огт байдаггүй үннээр л орлуулж болно. Зөвхөн ийм арга барилыг л шүүлт гэдэг. Ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч Бурханд бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдэлгийг олж авдаг. Би нэг хэсгийг уншия. Энэ эрен үед Бурханы хийдэг ажил нь үндсэндээ хүний амийг үгээр хангах. Хүний уг чанар, мөн чанар, завхарсан зан чанарыг илчлэх. Шашны үзэл, бурангүй нийгмийн үзэл бодол, хоцрогдсон үзэл бодол. Хүний мэдлэг, соёлыг таягдан хаях явдал. Эдгээр нь Бурханы үгээр илчлэгдэн цэвэрлэгдэх ёстой. Эцсийн өдрүүдэд хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг гайхамшиг биш, харин үг ашигладаг. Үгээр дамжуулан хүнийг ил болгож, шүүж, гэсгээж, төгс болгодог. Ингэснээр Бурханы үгээс хүн Бурханы мэргэн ухаан, хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг мэдж, иймээс Бурханы үгээс Бурханы үйл хэргийг хардаг. Амен. Үүнийг уншаад би нөхөрлөө үргэлжлүүлэн эцсийн өдрүүдэд эргэж ирсэн эзэн Есүс болох төгс хүчит Бурхан мах бод болж газар дээр ирээд үннийг ашиглан шүүлтийн ажил хийж байна. Хүн төрлөختнийг цэвэрлэж бүрэн авардаг бүх үннийг илэрхийлж, хүний сатанлаг зан чанарыг илчлэн шинжилж, бидний үзэл Бурханы талаарх утгагүй ойлголт болон дотроо тээж явдаг сатанлаг гүн ухаан хор хар хүнцгийг ил болгодог. Ингэснээр бид бүх төрлийн үннийг ойлгож, Бурханы зөвхт зан чанар, ариун, сайхан мөн чанар, төгс хүчин, мэрэгэн ухааныг мэддэг. Бурханы үг бидний урд нь анзаараагүй завхралыг илчилдэг. Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлээр Бурхан болон өөрсдийнхөө талаар мэдлэгтэй болж чаддаг. Завхарсан зан чанар маань аажмаар цэвэрлэгдэж өөрчлөгддөг гэлээ. Дараа нь би мэйлд бид төгс хүчит Бурханы олон үгийг уншиж зарим үннийг ойлгож, итгэлээр зөвтгөгдөх, нэгүүлсээр аврагдах тухай үзлээ баг зэрэг ялган таних боломогц. Бузар буртаг завхарлаа тоолгүй хаанчлалд орохыг хүсэх нь биеэ тоосон ухаалаг бос гэдгийг хардаг. Тэгээд Бурханд үнэхээр гэмшиж эхэлдэг. Энэ нь Бурханы үгийн шүүлтээ хүлээн авч эхэлнэ гэсэн үг гэлээ. Үүнийг сонсоод мэйл нэмсэглээд Бурханаар шүүгдэж байгаа мэдрэмж төрж байна гэлээ. Дараа нь эзэн Есүст итгэсэн жилээ эргээд бодох нэ. Итгэлээр зөвтгөгдөж, нэгүүлслэр аврагдсан учир хаанчлалд орно гэж бодоод энэ нь үнэн гэдэгт эргэлзээгүй. Итгэл минь миний үзэл төсөөлөлд үндэслсэн Бурханы хүсэлтэд огт нийцэлгүй байсныг ойлголоо гэсэн. Би түүнд тийм шүү. Төгс хүчит Бурханы үгийн бүгдийг илчлээгүй бол бидний хинэнч ойлгохгүй байсан гэлээ. Тийм ээ. Яг үнэ. Дараа нь би төгс хүчит Бурханы үгийн бас нэг хэсгийг уншсан. Байлдан дагуулалтын ажил яагаад сүүлчийн үе шатвэ? Энэ нь төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэхийн төлөө босов. Гэсгээлч шүүлтээр байлдан дагуулах ажлын явцад хүний жинхэнэ төрхийг харуулж төрлийнхэн дагуу ангилахын төлөө босов. Хүн төрлөختнийг байлдан дагуулах гэхийн оронд төрөл бүрийн хүний төгсгөлийг илчлэх гэсэн нь дээр. Энэ нь хүмүүсийн нүглийг шүүж, төрлийг илчилж, ёрын муу эсвэл зөв шударга эсхийг шийдэх юм. Байлдан дагуулалтын дараа сайныг шагнаж мууг шийтгдэг. Бүрэн дуулууртай дагдаг, бүр мөсөн байлдан дагуулагдсан хүмүүсийг орчлон ертөнцид Бурханы ажлыг түгээх дараагийн алхамд байрлуулна. Байлдан дагуулагдаагүй хүмүүсийг харанхуйд байрлуулах ба тэд гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрлийнхээ дагуу ангилагдаж, мууг үйлдэгчид муугийн бүлэгт орж хизээч нарны гэрэлд байхгүй. Зөв шудраг хүмүүс сайнтай ангилагдан гэрлийг хүлээн авч үрд гэрэлд амьдрна. Амен. Амен. Бурханы үгээр шүүгдэж илчлэгдснээр хүмүүсийн завхарсан зан чанар цэвэрлэгдэж, тэд зөв шудраг болсноор хамгаалагдаж, агуу гамшигаас амьд үлдэж Бурханы хаанчлалд орж чаддаг. Амен. Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг голчхоод нэгүүлсэл авралын тухай боддог хүмүүсийг Бурхан илчилж таягдан хаяна. Гамшиг нүрлэх үед тэд мэгшин уйлах болно. Тийм ээ. Тийм ээ.
Энэ нь илчлэл 22:11-д байдаг зөвнөлийг биелүүлдэг. Шудраг бус хүн шудраг бусаараа байг. Бузар нь бузар чигээрээ байг. Зөв шудраг хүн зөв шудраг хэвээрээ байг. Ариун нэгэн нь ариунаараа байг. Амен. Ийхүү зөв шудраг хүмүүсийг зөв шудраг бусаас нь салгаж, Бурхан сайныг шагнаж, мууг шийтгэж, хийсэн зүйлийн дагуу харьцна гэсэн. Хариуд нь мэйл баяртайгаар эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил хүмүүсийг цэвэрлэж, хүмүүсийг илчлэхийн төлөө байх нь. Бурханы ажил үнэхээр ухаалаг юм. Манай пасторууд итгэлээр зөвтгөгдөж, нэгүүлсээр аврагдана гэж номлодог буруу юм байна. Би ялхан таних чадваргүй зүгээр л эдгээр үзэлтэй зууралдаад эзний аврал аль эрт гүйцэлдсэн өөр аврал байхгүй. Зөвтгөгдөж аврагдсанаар хаанчлалд орно гэж боддог байж. Одоо бодоход үнэхээр ичмэр юм. Үүнийг сонсох боломж олгосон эзний өршөөл талархъя. Бурхны эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авна гэлээ. Ах эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээн авах хүсэлтэйг хараад би ч бас их баярлсан. Гэвч гайхмаар нь хэд хоногийн дараа мэйлтэй уулзтал амралтын өдрүүдээр ах пастрийнхаа гэрт очиж миний нөхөрлөлийг хуваалцсан гэсэн. Пастор нь миний буруу итгэлээр зөвтгөгдөж нэгүүлсээр аврагдах нь зөв. Эцсийн өдрүүдэд бурхнаар шүүгдэх хэрэггүй гэсэн байна лээ. Пастор нь мэйлд надаас холбоогоо тасал гэсэн байсан. Ингэж хэлэхдээ мэйл нэлээд сэтгэлээр унсан байгаа нь анзаарагдлаа. Бас ах бурхны эцсийн өдрүүдийн шүүлтийг хүлээн авах тухайд эргэлзэж байсан. Би бушуухан бурхан залбираад гэрчлэлд минь намайг замчлаач гэж гуйлаа. Тэгтэл бурхны үгийн нэг хэсэг санаанд орсон. Үнийг уншаад өгье. За тэг. Бурхны гэрчлэгтээ бурхан хэрхэн шүүж, гисгээдэг, цэвэршүүлж, зан чанарыг өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай ярих ёстой. Мөн туршлагаараа хэр их завхрал илчилсэн, хэр их зовсон, бурхнаар байлдан дагуулгдснаа ярих ёстой. Бурхны ажлын талаар хэр их бодит мэдлэгтэйгээ, хэрхэн бурханд гэрчлэл хийж хайрыг хариулах ёстойг яар. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн яар. Хоосон онол бүү яар. Илүү бодиттой байдлаар сэтгэлээсээ яар. Та нар ингэж туршлагажих ёстой. Өнгөрхийн тулд гүн гүнзгий хоосон онолыг бүү бэлд. Ингэх нь биеэ тоосон эрүүл ухаангүй зүйл. Илүү бодиттой зүйлсийг жинхэнэ бодит туршлагынхаа үүднээс үнэн сэтгэлээсээ ярих ёстой. Энэ нь бусдад тустай, тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой. Амен. Амен. Тийм шүү. Гэрчлэл хийх нь бурхны эцсийн өдрүүдийн ажлын талаар хүмүүст хэлэх биш. Хамгийн гол нь бурхны шүүлтийн ажил хүмүүсийг цэвэрлэж авардаг гэдгийг өөрсдийн туршлагаар гэрчлэх явдал. Би бурхны шүүлтийг туулсан хойно хувийн туршилгаа ярил яасан бэ гэж бодогдлоо. Ингэж бодоод би тайвширч замаач олсон. Тэгэд мэйлд бурхан эцсийн өдрүүдэд авралын бас нэг алхам хийдэг. Эзэн ирээд шүүлтийн ажил хийдэг нь хэний ч үгүйсгэх аргагүй баримт юм. Сатаны завхралд өртөөд бид уг чанартай үнэн тайргүй болж үннийг хэрэгжүүлж чаддаггүй. Зарим хүн өөрсдөө хянаж мацаг барьж залбирдагч нүглээс хинч бүрэн ангижирдаггүй. Яг үнэ. Уг чанараа өөрчлөхөөс илүү уул усыг хөдөлгөх амархан гэдэг. Тийм. Эцсийн өдрүүдэх бурхны шүүл цэвэрлэлтэд хүлээн авахгүйгээр сатанлаг уг чанар маань бидний дотор бат үндэслэж үлдэнэ. Хизээ мэдгүй сатанлаг зан чанараа илчилж бурхныг эсэргүүцэж бурханд тэрсэлэхэд хүрч болно. Тийм шүү. Надаар жишээ авъя. Би нэлээд бие тоосон байлаа. Жаахан хэв чанартай эзэнд үйлчлэхээр золиос гаргаж өөрийгөө бурханд баяр баясгал авчирдаг гэж бодсон. Эзэн Есүс эргэж ирээд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажил хийж байна гэхийг сонсоод хүлээн авахаас татгалзсан. Би тэтгэлээр зөвтгөгдөж нэгүүлсээр аврагддаг гэж бодсон юм. Иймээс тухайн үед юр бодож тунгаалгүй зүгээр л тэгэх боломжгүй. Бурхан нэмж ажил хийхгүй. Бурхны шүүлтийн ажлыг хүлээн авах хэрэггүй гэсэн. Дараа нь ах эгч нараа төгс хүчит бурхны үгийн талаар нөхөрлөл хийсээр миний үзэл эцэст нь засарсан. Бурхны эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн аваад нэг өдөр сүнслэг үйл ажиллагаан дээр төгс хүчит бурхны үгээс уншаад үнэхээр ичсэн гэж хэлсэн. Эдгээрийг хамт үзвэл ямар вэ? За За тэгээ.
Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Чи өөрийгөө Тэнгэрээс ялмгүй доогуурч, газраас хавгүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи өөр хинээс ч илүү ухаантай биш. Өөрийгөө хитрхи өндрөөр үнэлж, бусдаас дор гэж хизээж үздэггүй учраас чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж хэлж болох юм. Чи миний үйлдэлийг нэгд нэггүй мэддэг юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн. Учир нь миний хийх зүйлийн талаар чи огт мэддэггүй. Одоо юу хийж байгааг минь бүрч мэддэггүй. Тиймээс чи хүний амьдралын талаар өчүүхэнч мэддэггүй мөртөө газраа хагалгахдаа Тэнгэрийн ёроолд найддаг хөгшин тариачintайч энэ тэнцэхгүй гэж би хэлсэн. Боломжгүй гэсэн бодлоо хай. Хүмүүс альвааг боломжгүй гэж итгэх тусам энэ нь болох магадлал өндөртэй байдаг. Учир нь Бурхны мэрэгэн ухаан тэнгэрүүдээс ч дээгүүр халин нисдэг. Бурхны бодол хүний бодлоос дээгүүр бөгөөд Бурхны ажил хүний бодол үзлийн хил хязгаарыг давдаг. Ямар ваа зүйл хэдий чинээ боломжгүй байна. Ирж хайж болох төдий чинээ их үнэн үүнд байдаг. Ямар ваа зүйл хэдий чинээ хүний үзэл төсөөллөөс гадна оршин. Бурхны хүсэл тэнд бүрч их агуулгадж байдаг. Та нар Бурхны илрэлтийг нүдээр үзэж, Бурхны мөрийг дагъя гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас инг тэг гэж шаардах ёсгүй. Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорж, үзлээрээ хязгаарлагч ёсгүй. Харин та нар Бурхны мөрийг хэрхэн хайж, Бурхны илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрч, Бурхны шин ажилд хэрхэн захирагдах вэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш. Мөн үннийг эзэмшдэггүй тул ирж, хайж, хүлээн зөвшөөрч, дуулууртай дагах ёстой. Амен. Бурхны үгийг уншаад сэтгэл их хөдөлсөн. Дэндүү бие тоосон байснаа харсан. Бурхны эцсийн өдрүүдийн ажил ирэх үед би ирж хайж судлаагүй. Бурхны дуу хоолой мөн эсгийг харахаар Бурхны үгийг уншаагүй. Бурхны ажил харваас элт байгаа мэтээр Бурхан нэмж ажил хийхгүй гэж хэлсэн. Би сатаны завхруулсан хүнээс цаашгүй байж Бурхны ажлыг яаж ойлгох юм бэ? Бурхан бол бүтээгч. Бурхны хийдэг ажил удирдлагын төлөвлөгөөнийхэн дагуу байдаг. Бурхан ажиллаа хийхдээ надаас зөвшөөрөл авах ёсгүй. Миний үзэлд нийцүүлэх ч албагүй. Тэгэх боломжгүй гэж зүтгэснээр би Бурхныг хязгаарласан. Бас Бурхныг эсэргүүцэж яллаж байсан. Тийм. Энэ нь Месиа эрхийг үргэлж хүлээж байсан ч илэрч ажиллах үед нь эзэн Есүсийг мэдээгүй фарисеучудтай адилхан байсан. Тэд өөрсдийн үзэлд үндэслэн эзнийг шүүж яллаж тэрч бүхэл загалмай цовдлуулсан шүү дээ. Эцэстээ Бурхны зан чанарт халдаж Бурханд шийтгүүлсэн. Тийм шүү. Миний зан авир эзэн Есүсийг эсэргүүцсэн фарисеучудаас ялгаагүй байсан. Тийм. Үүнийг ухаарад би бас эзний нэгүслийг эдэлж сайн юм хийх нь зан чанарын өөрчлөлтийг орлохгүйг ойлгосон. Бурхан намайг шүүж цэвэрлээгүй бол дургүй зүйл минь тохиолдмогц бие тоосон байдал минь сэтэрч эрүүл ухаанаа алдахад хүрэх байсан. Үнэн замыг хамгаалж өмнөч байна гэж бодсон ч Бурханыг эсэргүүцэж ялалсан. Би огт ухамсарлаагүй. Маш амар шүү. Тийм шүү. Бурхны үгийн шүүлтээр бие тоосон зан чанараа баг зэрэг ойлгож, тэгээд бие тоосон зан гаргах гэж байхдаа Бурхны шүүлт
гисгэлтийн үг уншиж өөрийгөө эргцүүлж Бурхан талархай. нэг л мэдхэд би дараа төлөв хүн болж төрлөх мэс чанар эрүүл ухаанаа олж авсан. Дург үзүүлмэн тохиолдвол сохроор шүүж хязгаарлаж өөрийн бодолтой güç хөдлөн зууралдалгүй үннийг ирж хайх болсон. Бурхныг илүү хүндэлдэг болж аажмаар хүний төрхтэй болсон. Бурхан талархай. Тийм шүү. Бурхан талархай. Шүүлт гисгэлт гэдэг нь аажмаар өөрчлөгдөж цэвэрлэгдэх гэсэн үг. Энэ нь Бурхны үгээр. Амен. Сатанлаг зан чанараа өөрчлөх үйл явц гэдгийг ойлгож авсан. Бурхны үг хатуу, хурц байдагч хүн төрлөختнийг хайрлах Бурхны агуу гүн гүнзгий хайр мөн. Эм гашуунч өвчнөд тустай гэдэг. Бурхан биднийг шүүж, илчилдэг нь завхарсан зан чанарыг маань илүү сайн өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан биднийг хайрладаг болохоор ингэдэг. Тийм шүү. Энэ бүгдийг ойлгомогцоо Бурхны үгээс илүү их шүүлт гисгэлтийг хүлээн авч бие тоосон байдлаасаа ангиж ирч хүн шиг амьдарсан. Амен. Бурхан талархай. Бас эцсийн өдрүүд дэх Бурхны шүүлтийн ажил нь бидний амьд хэрэгцээтэй зүйл. Иймэрхүү зүйлэл биднийг нүглээс авардаг гэдгийг ойлгосон. Шүүлт гисгэлт үнэндээ биднийг аврах Бурхны аврал. Тэр хайр нь нэгүүлсэл нүглийн тахлаас агуу гэлээ. Амен. Бурхан талархай. Нөхөрлийг минь сонсоод мэйл баяртайгаар энэ олон жил эзэн Есүст итгэхдээ өөр чуулганы гишүүн өөрсдийнхөө завхарлыг ярьж байгааг сонсоогүй. Тэд хэр сайн гэдгээл гайхуулдаг. Өнгөн дээрээ бие биедээ хүлээцтэй байдлыг хэрэгжүүлдэгч ашиг сонирхол нь хөндөгдөх үед бүх хайр алга болдог. Тийм шүү. Бидний сатанлаг зан чанараас үүдэлтэйг одоо би ойлголоо. Бурхны үгийн шүүлт ариусгалтыг туулахгүйгээр бид өөрсдийгөө мэдэхгүй. Бурхны үгийг сонсож Бурханд захирагдэхгүй юм байна. Бусдыг өөрсөжшгээ хайрлаж чадахгүй. Амен. Шүүлт гисгэлт хүн төрлөختнийг аврах Бурхны аврал бидэнд хэрэгтэй зүйл. Төгс хүчит Бурхны үг үнэхээр үнэн. Цаашид бусад хүнийг сонсохгүй, төгс хүчит Бурханд итгэж үгийг хүлээн авна гэсэн. Бурхан талархай. Ингэхдээ чатынхаа бүлгийн нэрийг энэ миний жинхэнэ гэр бүл гэж өөрчиллөө. Нас бид хүрсэн хүн нулимс унган би Бурхныг оллоо, гэр бүлээ оллоо. Бурхны үгийг унших газар бол миний гэр бүл гэсэн. Амен. Ахын хэлхийг сонсоод үнэхээр сэтгэл хөдлсөн. Үннийг ойлгохгүй бол элдв шашны үзэл төөрөгдөл давтаж боогдож болдог гэдгийг мэйлд сайн мэдээ түгээсэн туршлагаасаа гүнээ ойлгож авсан. Ястай үнэн. Тийм шүү. Бид үнэхээр Бурханд найдаж, Бурхны үгийг уншиж өгч үннийг нөхөрлөж, Бурхны ажлыг тулсан ойлголтоо ашиглан Бурхны авралыг гэрчлэх хэрэгтэй. Амен. Бурхны өмнө очихын тулд үннийг ойлгож, үзлээ ялган таних чадвартай болох хэрэгтэй шүү дээ. Тийм шүү. Хүн төрлөختнийг аврах Бурхны ажил хичнээн хэцүүг мэдэрсэн. Бурхныг тайтгаруулахын тулд Бурхантай хамтран ажиллаж, жинхэнэ итгэлтэй олон хүнийг өмнө нь авчирмаар байна. Амен. Бурхан талархай. Бурхан дэвтэрийг жинхэнэ итгэгч Бурхны авралыг сонсмогц гэгэрлийн хүртэнэ.